За сайн мэцгаана уу? Шинэ бичлэгтэй Давтаа Марил. За бичлэгээ хийгээгүй маш их удсан байна. Тэгээд завгүй болохоор ингээл хэд хэдэн бичлэг жоохон бичлэг цуглуулж яваал, тэнд явахдаа нэг жоохон бичлэг цуглуулж яваал, энд явахдаа ч жоохон бичлэг цуглуулж явсаар байтал нэг бичлэг болгож гарах юм да би гэж нэр. За өнөөдрийн бичлэг болох өнөөдөр чинь 3 сарын 6-ны өдөр ихгүй юу? Тэгээ өнөөдөр томилтоор явж байгаа. Одоо цаг өглөөний 5:50 болж байна. Ажил дээр би 5 гэж ирсэн. Тэгээ 6:7 гээд манай томилтын хүмүүс манайхан хамт юугаараа багаараа хөтлөн гээл ирсэн лээ. Тэгээ би ирсэн дуун сонсоол өрөөндөө сууж байна. Тэгээ энэ бичлэгт одоо яг юу гарахыг бас мэдэхгүй. За томилтоор юу болохыг хальт мэлт гаргах баг. Тэний дараа дахиад хид хідэн өдрийн бичлэгүүд цугларсаар идэл. Тэг хэдэн сарын дараа гарах бичлэгийн бүүмд яг хийжсэн гэж тасарчих юм. За тэгээд яг хурданч гарч магадгүй энэ бичлэг удаан гарч магадгүй. Гэхдээ өнөөдөр 3 сарын 6 гээл бодоорой 3 сарын 6-наас хэдэн сарын дараач гарч магадгүй эсвэл томилтоос ирчихэд хийчих магадгүй. За ёстой мэдгүй. За ямар ч гэсэн бичлэгтэй мэн хамтаагаарэ. За тэгээл ийм тав газар чинь өглөө эрт газараа ирэх эсвэл орой ажил тарахад газараа явхад ерөн болж яхаа айдаг их том газар шүү дээ манай телевизчээ. I'm scrolling 멀어져간 우리 사이 I miss you 떠난다는 모든 날이 Тэгэл одоо 5:50 болж ийн. Ажлынхаа цохоор ингээл юм хараад бодгоо тэ явлаа да. Сэлэнг юмнаа. Нөгөө хичээлийн дараагийн нэвтрүүлгийнхаа томилтоор явж байгаа байхгүй юу? Ийм шилхэн цэс орсон гэсэн шиг. Оо яана энд зүрхгүй. Ямар юм бэ? Ваа та. Жах хүүхдүүд л тогсон билгүй ваа та гэхгүй. За. За тэгээд завдаа гарсан байдгийг. Би бол машины хамгийн хойд суучаал хоёр хүлийн судал дээр газар дэше хараад утаал хөвтөл дуу сонсоол тэгэл явж идэх юм дөө. Тийшээ тийм үүдэн ногоос авахгүй. Байхгүй. За бичлэгийн дараа ороо. За. Ой, за хараарэ. Ингэж. Даваа гарч би яах. За яашгаа зүгээр орчихоо за тийш. Хамт орсон шүү. За, ийшээ. За бид л ирэх газараа ирцгээсэн. Тэгээд өөрсдийнхөө юм хувийг байрлах газараа оруулж тавьчаад шууд зургадаа гарч байгаа ба. Бид нар Сэлэг аймгийн Алтай булагт ирээд хэлий цэрэгтэй гэж хэлцэж байгаа. За зураг авалт бад явж илээд. Яг Орос Монголын хил дээр ирээд үлгээр их бахархсан. Тэгээд явж ирсэн. Ихээр амжилттай зураг авалт ба дуусаа. Игээд хэлий балаада гардгий вэлээ бала цэргүүд бад. Сэлэг аймгийнхаа Алтай булагт ирээд зураг авалт бол амжилттай тасаад Улаанбаатар хот руугаа хөдөлжээд айгу хурдан боглого бичлэг хийгээд аваад явчихжээ. Завдаа явсан адлээ. Дархан дээр ирсэн бол тэ алсан аргичил харагдчихлээ ах шүү байна. За тэгээ балааха сав дараа лайк дараад хажуудаа хохын дараад үргэлжлүүлээд үзчихээрэй хөө. Баярлаа. Зэд бодвол тэгэл Алтай булагаас ирээл дараагийн зураг авалт руугаа орсон юм шигэд урал угардаг хүүхэд балаа нэвтрүүлэхэд орсон юм шиг байна. За тэрний дараа соёл урлагийн сургуулийн Бадбараг их ахлах сургууль дээр ирсэн жүжигчээ болох өрөөдөлтэй балаа хогор зул гэдэг охин оролцоо.
Усанд орооч завана. Усанд орооч завана. Чи одоо ой. 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 Ха. No. За тэгээд 4-9-оор цогон дээрээ гарч байглаас ахлыг ажина. Тэгээ бард иддэг юм шиг байгаа. Тэгтээ үнэхээр балаа цогцлоос гадаа хорч үнэхээр гоё харагддгий ба. Тэгээд ирээ үнэхээр хогийн бичлэг болж байгааг би мэдчихэе да. Хаваг байсан хаваг бичлгүүдээ нийлүүлээл хайцсан шүү. Тэгтээ лайк, саб дарахаа мартав. Ерөө зураг авалтын бичлэгүүд гэх яваад ах шиг дараагийн зураг авалтал хүүхдлийн ордлоос нэг балаагүй жижиг хүүхд бол оролцсон байгаа. Дараагийнх нь юу вэ гэсэн чи Дархан хотод явж ийна. Шууд үсрээл Дархан хоттой. Би сүүлийн хэдэн саруудад үнэхээр завгүй ээжэлээрээ. Дархан хотын шөнийн гудамж гэх юм уу? Дархан хот шөндөө гэх юм уу? За нэг иймэрхүү байл. Энэ болохоо логоо дэлхий гэсэлийг нэвтрүүлэхээр бала хавд боллоо. Нэвтрүүлгийн багаараа ирцгээсэн байгаа. За ингээд шууд гэртээ ирсэн юм шиг байна. Ямар замбраагүй бичлэг болчихоо вэ өстө. Хаваг бичлэгээ нийлүүлэл холилцсон юм шиг бах юм. За дурсав живдаа гэлгээл оруулахаас одоо гэртээ бас гэрийнхаа цонхоор бас игээл орчлоо ажаал хараал хийж ах шиг бах юм. За энэ одоо хаа вэ? Юу хийж тийж явж байгаа бидгүй офицеруудын голын зав юм шиг байна. Тийж явж байгаа юм шиг байна. Гэтэ би тэр хичээчтэй их тийдэг өвдөө. Юу хөөцөлтөөл явж исэн юм шиг байна да. Гэтэ тэгрийн хаяг хартаа ямар гоё харагддгийг бэ? Nice. За талбай дээр бас юу хийж явж байгаа бол өстөө би тэгтэх юм алгуу. За ёстой уучлаарай ийм орог гар балаа бичлэг хийж яагаад. Гэтэл бидэхгүй би яагаад ийм бичлэг хийгээд байгаагаа ч ойлгохгүй бай шүү байд. За дараагийн тавилалд бас зураг авалтаар явж ийн. Яас их тэнэвэ би ийшээ тийшээ ажиллаар өстөө ийшээ тийшээ зөндөө явсан биш. За энд бол их Чингис хааны төрсөн нутаг Чингис хотод Чингис өсөлөрч хэдий хотод ирсэн байна. Зураг авалттай явж л ах шиг. Чамаа ингэ дүүлээ тогтоо. Хэдэн настай лээ? 7 настай. Анаа нэг үсч. Баяртай. Ишигнүүдийг хараад гараа бүр хөөхөд заа юу. Гац хайр хүрээд би бүр лигийг тэрж аваад бүр тамбиргүй сарагдаад байсан гээл бод. Игдүү өстө хөөхөө. Манай нэвтрүүлэлт оролцож байгаа Латли залуу чи хүүн гоё харагдаж байгаа зү. Тэр хараач дээ морьтой. Мэ. Jo. Уурлаад байгаа маа.
За ингээд товлолт дуусаад Лутгийн зүг жижигтэй лутгтай чив шиг Улаанбаатар хот руугаа хөдөлж байгаа боо. За тэгээд мэлэн хойлог яасан ийсэл мэддэхгүй солио бичлэгээ бол үзсэн. Та бүхэндээ баярлалаа. Тэгээд лайктаар, савтаараад хонхоо дарахаа бартваа. Тэгээд хажууд халиа төрцөл хавар битүүлэх солио хоолоо сонсогдоод байла.